Монгол Улсын ерөнхийлөгч Эрхэмсэг Ноён Халтмаагийн батлуулга таныг тайзнаа урья. Эрхэм мөндөд Денис Валентинович, эрхэм мөндөд төлөөлөгчид зочдоо, хатагтай ноёдоо, та бүхнийг Монгол Оросын санаачлаг 2018 арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж угтан мэдчилээ. Өглөөний мэнд хүргье. Монгол Улсын ерөнхийлөгчөө сонгогдсныхаа дараахан анхныхаа гадаад айлчлаа Оросын холбооны улсад хийж, дорны эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох үедээ Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөөдрийн энэ арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцож байснаа би тодхон санаж байна. Талуудын яриа хэлцэл өнөөдөр Бээжин, Улаанбаатар хотноо Монгол Оросын санаачлаг 2018 арга хэмжээ нээгдэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зохиогдох олон төрлийн уулзалт арга хэмжээнүүд нь Монгол Оросын хооронд бизнес яриа хэлцээ өрнүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хатагтай ноёдоо, Оросын холбооны улстай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм а. Монгол улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байдаг. Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар шаардагдж байна. Манай хоёр улсын хувьд худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа довчхон хэлэхэд маш чамлалтай байна. Үүнд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй даруй засаж, залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтээ та бүхэн санал нийлэх болов гэж бодож байна. Бид Оросын холбооны улстай хоёр талын болон гурван талд идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд Улаанбаатар төмөр замтай дүүцхүүс томоохон 1-2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм а. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос Евразийн эдийн засгийн холбоонд стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортлож гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилтод Алтан булгийн чөлөө төсвийн хүрээнд олгогдох хөнгөлөлтөө нөхцлүүдийг бид дүүрэн ашиглах нь хэрэгтэй байна. Эрчимтэй хөгжиж буй хоёр аврах зах зээлийн дунд оршдог манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж байгаа. Хоёр хөршийн болон Евразийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид Монгол-Орос хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорж байна. Эдийн засгийн коридорын хүрээний төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ярилцаж бас ажиллаж байна. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос хятадын худалдааны эргэлтийг $200 түрэхээр зорж ажиллаж байгаа бөгөөд энэ худалдааг Монголын нутгаар дөд замаар эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм а. Тийм учраас яриа хэлцээлс хэтрэхгүй байгаа гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол улс энэ бүтээн байгуулалтанд өөрсдийн талаас шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байна. Эдийн засгийн коридор нь бүтээн байгуулалтыг бодитоогоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагааг өдөртөн чиглүүлэх үүрэг бүхий төрийн тэргүүн нарийн уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал юм а. Хэдхэн хоногийн дараа болох Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улсын төрийн тэргүүн нарийн 4 дахь уулзалт болох гэж байна. Бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграцид нэгдэж, худалдаа хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөлжлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлцээр байгуулах саналыг Монгол улс бас дэвшүүлсэн. Энэ саналыг маань Оросын холбооны улс дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч хилцэж эхлэн гэдэгт бас итгэлтэй байна.
чөлөө худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах тул тэр болтол Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Оросын холбооны улсын мужи субъектуудад тогтмол зохион байгуулах, захин худалдаа хийх нөхцөл, техникийн зохицуулалтыг нийцүүлж хялбаршуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг ажлыг одооноос идэвхжүүлэн эрсдэлтэй урагшлуулах хэрэгтэй байгаамаа. Монгол-Оросын хооронд худалдааны нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг хил орчмын худалдаанд тулгуурч буй тарифын бус саадыг арилгахыг бид жуулчлан үзэж байна. Энэ чиглэлээр хоёр улсын засгийн газар хоорондын комисс болон холбогдох дэд комисс идэвхтэй ажиллаж байгаа нь бас сайшаалтай. Хатагтай ноёдоо Монгол улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж доктортой өсөлтийг хангах үүднээс эдийн засгийг сэргээх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж мөн олон улсын валютын сангийн өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад явж байна. Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд бага боловч дээшилж 2017 оны байдлаар эдийн засгийн өсөлт 5.2%-д хүрсэн, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн тун гарлаа. Өсөлтийг хадгалах, догдворжуулах нь бидний тэргүүний зорилт бөгөөд үүнд хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь урьдын адил чухал үүрэгтэй байх нь мэдээж юм аа. Оросын шинжлэх ухаан, соёл урлаг монголчуудад ойр дотн байдаг. Орос Монголын санаачлаг 2018 арга хэмжээний хүрээнд бараг 100 жилийн түүхтэй Орос ардын бүжгийн чуулгын алдарт Моисеевийн эрдмийн чуулга хүрэлцэн гэж тоглолтоо хийх гэж байгаад Монголын үзэгчид нэн баяртай байгаа билээ. Бизнес эрхлэгчид болон манай хоёр орны харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг том хүч юм аа. Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа, шин технологи, мэдлэг соёлыг түгээж байдаг та бүхнийг дэмжих зорилгоор Монголын төр засгаас явуулж буй бодлогыг бүрдүүлж, буй нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт тань итгэл төгс байгаагаа илэрхийлье. Монгол оронд та бүхэн тавтаа морилоорой. Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт болон Монгол-Оросын санаачлаг 2018 цуврал арга хэмжээнд амжилт хүсье. Баярлалаа.